За тэр цаана 5 эрдний сүрэг маналайсан талхангаагаан дүүргээд бэлчээд сайхан зүлэг ногоон дэвжин дээр явчид өгчүүд маань барилдаж байна. За говь сүмбрийн хор зарслан Өнгөбаатар барилдаж эхэллээ. За аргагүй шилдэг арслангуудын барилдаанууд сонирхолтой болно да. За сая та бүхэн харах шиг боллоо. Түмэн дэмбэрэл ховдын ган хуйг гэж бас ховорхон барилдаантай хөө сүүлийн өдрүүдэд шуугуулж байгаа шүү дээ. За сугдаж өрөөд үсгэх гэдэг дуудлаа. Аймгийн зам дээр Түмэн дэмбэрэл ховдын ган хуйг 2 оноо таарсан юм байна. За хөдөр булга давлаа. Би бас энэ талаар одоо Монголын үндэсний хөгжлийн холбоонд санал гаргая л гэж бодоод байна. Дараа жилийн сар шинийн цуврал барилдаанууд дотор аймгийн начингуудын барилдаан 40-с дээш насны ахмад хүчүүдийн барилдаан. За 100 дагуулаа өмөрсөн. Явцаа. За Өрөнгө аймгийн Төвөрг сумын хариад Алдар спорт хорооны бүх аймгийн зан Сэдэн цодын бямбат болсон гэж хөдөр булгаар урд авч. За 4 давааны оноолт нэлээд дээгүүр гарах болсон англаа. Амандачлаа. Тийм байна. За мөнх жаргал Бямботхон 2 энэ үйлрэлд 1-1 таараад 1-1 давтсан байгаа 2 бүхтэйгөө таарж байгаа юм байна. За арга байхгүй сайн байгаа 2 аймгийн зам бол тэгээд харууллаа да өөрсдөө. Нэг удаа биш ээ, нэг барилдаан дээр биш ээ. Ер нь нилээдгүй би сайн байгаа шүү, жигд байгаа шүү гэдгийг харуулж зүүн талдаа хөмрөөд улсын ачиг хөдөр булгаар 3 давлаа. Өрөнгө аймгийн Төгөрг сум яриад Алдар спорт хорооны бүх аймгийн зам Бямботхон. За аймаг зэрэг явцсан уу? Нэг жоохон шаарлангүй байна гэд хэлсэн чинь хэл дуусаагүй шин зэрэг тутгуулчихаар гэж хэлсэн. Өнөөдөр өчигдрийн барилдаан энэ төр бол их нягт байсан тий. Ерөөсөө тийм юу гаргахгүйсэн. За өнөөдөр Содон Марсантай. За яаж тулах юм одоо бүгд дөрөв тун утахгүй харцгаан та. За хөдөр булга начин бол бас даваа нэлээ өндөр. 9 даваатай. Говийн даваа 2 барилдаанаас 9 даваатай гарч ирнэ гэдэг. 2 дугаар төргийн дараах хөдлөр хамгийн өндөр даваатай. Өндөр үзүүлэл бол амар сайхан. За зүүнд нь хонгодод хүрсэнд дахиад дунгалдаа татсан. Ер нь дахиж ингэж хүрээд буцах юм бол бас аюултай шүү. Дархан ийм ташаатай тэгээд ийм хөлм их сайтай хүн бол буцахт нөгөө дагаад шилждэг их аюултай. За барьсан дээрээс хөдөлгөөд амар сайхан начин сая 12 болгочод. Хоёрхан даваа тий. сугаа авч. За өнгөрсөн жил бол Монгол өх өргөнд мэрэгжлийн үндэсний мэрэгжлийн Монгол лиг билүү. За зүүн талдаа наагаад Өрөнгө аймгийн Төгөрг сумын хариад Нутгийн буян гүрэг Алдар спорт хорооны улсын арцаг Бямботхон улсын начин хөдөр булгаар даваа авч 1-р дойргийг 2 оноотой Өрөнгө аймгийн бөхчүүд хошуучлаад эхэллээ. Зүүн талдаа элгүй сэнжигний барьсан дээрээс ганцхан наагаад тэнцвэр алдахт нь өлгөө дайрцсан. Өмнөх тойрогоос жоохон сулхан доох шиг өнөөдөр бас сайхан байна да. За гарцаг начин 2 барилдаан барьсуулаад салсан байдалтай барилдаа үргэлжилж байна. За өрөөлдөө сүййлээд дутуудлаа. Хөдөр булга начин сая нэг сүййлэх гээд дутуудсан. За ер нь хөдөр булга начин бол энэ жил ер нь тун сайн баг. Зүү хонгон суулаа, хонгодоо төөлөө. Хонгодоо жогоод дутуудсан да. За Бямботхоны зүүн хөл бол тун их хэвгүй, зүүн хөлдөө бол их мэдрэмжтэй барилддаг. Сая бол энэ хөдөр булга начин бас варгийн өөр бүхийг хонгодоход гаргаад ирж магадгүй юм аваа ивцэн ч байхыг төдгөө. Тэгээд зүүн хөл бол маш сайн мэдэрч хамгаалж тогтлоо. За ер нь энэ жилийн хувьд бэлтгэлийн форум бол их сайн байгаа бох. Энэ ирчээрэн барилдах юм бол энэ зуны улсын баяр наадмаар бол Солоонбаатар жуулмаар ахиулах боломж олцоос бүрэн дүүрэн байгаа улсын чинь өдөр болох Бямботхон ч мөн ялгаагүй. Бэлтгэл сургууль бол сайн байгаа. Тахимтлаа сугдаа бариад авлаа. Тахимтаа төөлөө. За сая тахимдж хөөгөөд бас мэлийн хазайлгаж ирэл тогтоол одоо. Эргээд хоёр үхэн барилдаа үргэлжилж байна. Дунгуйлтлаа алиг үлсний барьснаас
Хилбертай байх шиг өнтэй өдөр болгоно чин. Ер нь гарын хөлийн үзүүрээр л ер нь ус мэлийг тэнцвэрлдэг дуулж барилдаж байна. Сая тэр суугдаж дахимдаж тайраад ус мэлийн тэнцвэрлдэг дуулсан. За докторлаа буцааш авсарлаа. За мөн жарахгүй Бертай байгаа юм байна. Дунгуйлдаа сөмөрсөл дээр баруун хавсраад авчлаа. Төв аймгийн 100 жилийн өл зориулсан дүнжин гарав дэвжэнээс алдар төгчүүдэн алдар шуулгасар зориулсан хүчит 256 бүхэн барилтаанд Төв аймгийн өндөр ширээдсэн мэрэ сүлдвийн дэврэл спортын ороо заамар өгөөмөр хайрхан компанид орны өртөө компани өгөх улсын эчин хөтөр болго 8 даван төрүүллээ. Саулгийн өвчтөн бүхэн дэвжээний юугаар бол одоо тэргүүнээр бол манай айдос арслан аймгийн арслан ассан гэдэг өгчүүд бол одоо бас нутгийнхаа залгамжлааг одоо бэлтгэж маш сайн ажиллаж байгаа. Дахиндаа баярлалаа. За усыг гэдэг араар нь хашиж мордох гээд дутуудлаа. Энэ араар хашиж мордох мэх бол ус тун их хэвгүй. Тэр алтан соожийг бол ганцхан хашиж мордоод давсан шуудагдсан барьснаас ус ярцаг юм ботхон. Улсын ярцаг залбаа улсын эчин бачлуу энэ хэмбэрэлтэй мөн элэг улсын университет богуун дээрээс натгаа барайд авчтай улсын ярцаг залбаа зүүн талд Монгол тоолоо. Сая ус мэдэн лавхан Монгол тоотлаа да улсын эчин өдөр болго. За баруун талд Монгодсон бол ус аваа явж магадгүй л байлаа. Бэм ботгарцаа бол өөрөө зүүн талтай учраас зүүн талдаа бол яараа Монгол олчихгүй бах. Зүүн талдаа ч бас мэдээ мэдрэмжтэй барайддаг. Саараа нашаад мордлоо. Сэнжигний версиг мэдээ лав зөрүүлээд толгоос гож за дамжаад хавирлаа. За гадатлаа. За ой татлаа. За ястад гайхамшигтай гоё татлаа. Өвөрхөн аймгийн төгөрөсөн мэриэт алдар спортороо нутгийн баян группийн бүх улсын ярцаг сэдэн судмын бэм ботхон улсын эчин хөдөр булгаар тавдавал шөвгийн дөрвшил гарч үлдлээ. Тунгой татлаа да Сэнжигний верснаас. Сайн цаг үед одоо яхаарахгүй одоо өвөрхөн нутгийн бөхчүүдийн бас хөнгөнд одоо барьж байгаа бүх улсын ярцаг бэм ботхон баруун талд Монголоо сугандас ижээ тонгодоо дайрсан. За сайхан Монголоо сэжээтэй Монголоо хариу дагуулж хөмөрөх дагуулж ачих гэдэг тийм боломжгүй байдлаар Монголоо Төв аймгийн өндөр ширээдсэн мэрэ сүлд спорт орооны улсын эчин өдөр болго улсын ярцаг бэм ботгоноор 6 давж их шөвгийн дөрвшил гарч үлдлээ. За Сэнжигний ирсэн баруун талд Монготоод эндээсээ бол лавхан сэжээгээр сэжиж хонгодод лавсан. За тавын доон тунаж өрөлдөж байгаа Монгол улсын харьцаг Цэдэн Цодном улсын эчин хөдөр болго 2 барилдаан барилдаж эхэллээ. За одоо ер нь аль аль нь 95-ын доон тунж магадгүй гэж би эндээ ер нь гэрийн даалгаварч гэдэг юм уу? Бэлдсэн юм ер нь байдгийн болов яадаг юм бол. За энэ хоёр ер нь одоо тун багт 5 за 5 биш юм ахэд 6-гийн даваан таарна гэдгээ бол багцаалж байсан баг. Тэгэхээр бол ер нь тактикийн бэлтгэл бэлдсэн л байгаа л да. За тэр нь өөрийнх нь одоо санснаар орох нь хин бэлдсэн ур чадвар бие жин бүх юмараа ойролцоод ийм хоёр бүх таарлаа. Одоо бол яг мөргүүлсэн үед бол дахимдаа орохгүй өөрөө чарж мөргөж чад бол дахимдаж болох юм. Бян ботхон бол тэр за нэг урдуураа гүйлгээд яг энэ одоо темпээр бол энэ хоёр бүх юм барилда бас удахгүй байхаа тийм ээ. Тэг бах. Нилээ одоо өндөр темптэй сайхан яваад байна. Өдөр болгоно чинь бол баруун талтай за Бян ботхоны зүүн дашаа осолтой шүү тийм ээ. Зүүн хашаад зүүн дохон хотгоо зүүн шуудаг авч байгаа өдөр бол зүүн дан золгоо ихэлсэн байлгүй 20 минутын хугацаа болоод за
Бүрүү сайхан зааны нэг том онцлог бол 2 гар их урттай, сарвуу томтой. Ийм бүх байгаа. За гонсон 2 мөхцөө. За гонцоо далсаа. Өхөлтчлөө. За зүүн дан зулгаан дээрээс нөгөө сайн зүүн хөлөөрөө зүүн хөлд нь одоо өхөлтөл юм да. Дан өхөлтөө тэгээд ингээд тэнцэр болдоо яг дээшээ харлаа. За эндээс ингээд нэг татах гэж байгаа гусыгаа тэгээд өхөлтсөн юм байна. Өхөлтөө бол яг мултарсан ч гэсэн тэгээд нэг нь тэнцэр алдаад арагшаагаа суудсан болохоор яач болохгүй онсон байна. За Цэдэн Содном сая бол харсан бах яг зүүн хөлөө урд тавьж байгаад нэг хойш нь алхаад баруунаа урдаа тавьж байгаад өхөлчлөө сая. Хөдөр болгоно Чингийн яг баруун хөлийн урд нь авчирч штэ татаж. Ийм өхөлтөө ер нь Бян Батхан хийжсэн үү? Хийжсэн. Энэ Батулжийн заанаас харж сурсан гэж өөрөө ярьж За байлаа. тэгвэл одоо тэгэл юм битгий дээр мэдчихэл байгаа юм. За сайн мэдлэг байх. Зүүн дашаа бол сайн.